Монголын үндэсний олимпийн хорооны түүхэн 65 жилийн маргааш тохиож байгаа. Ойн баярыг угтан өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо 65 жил цахим уулзалтыг зохион байгууллаа. Тэртээ 1952 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Ардын Хувьсгалт намын сайд нарын зөвлөл болон намын төв орооны тогтоолоор олимпийн хороо байгуулах шийдвэр гарч 2 дугаар сарын 26-ны өдөр Монголын үндэсний олимпийн хороо албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Ингээд 1962 онд Олон улсын олимпийн хорооны гишүүн орноор эзсэн орсон юм аа. Олон улсын олимпийн хорооны гишүүн орон болсон Монгол улс Инсбрукийн өвлийн олимп, Токиогийн зуны олимпийн наадамд баг тамирчтай илгээж байлаа. Монголын үндэсний олимпийн хорооны түүх 65 жилийн маргааш тохионо. Ойг өгтөн Монголын үндэсний олимпийн хорооноос баярын цахим уулзалтыг зохион байгууллаа. Цахим уулзалтанд Монголын үндэсний олимпийн хорооны үе үеийн удирдлагууд, Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Олон улсын олимпийн хорооны гишүүн, олимпийн медальтнууд, спортын холбоо, олимпийн зөвлөлүүд, биеийн тамирын спортын улсын хороо, үндэсний шигшоогийн төлөөлөл, Монголын үндэсний олимпийн ахтямаас хүндэт зочид оролцсон юм а. Үндэсний олимпийн хорооны өмнөх үе үеийн удирдлагууд энэ Монгол улсад олимпизмыг өргөн хүрээнд хөгжүүлэн авч ирсэн олон сайхан ололт амжилттай. За өнөөдөр бид бүхэн 65 жилийн байгаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа цаашид бид бүхэн олон талт олимпизмыг Монгол улсад өргөн хүрээнд дэлгэрүүлэх мөн хүүхэд залуучуудад бие үйлдвэрийн хөгжил олгох зорилготой олон талт ажлуудыг хийн гэж төлөвлөн бодож ярилцж байгаа. 65 жилийн ойгоо угтаж байгаа Монголын үндэсний олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны болон Азийн олимпийн зөвлөлийн бүрэн их гишүүн орон болж, Олон улсын спорт, олимпийн хөдөлгөөнд байр суурь эзэлсэн байгууллага болж, Монголын баг тамирчид олимпийн наадмаас 2 алт 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн багтам амжилтыг гаргаад байна. Өнөөдөр ихэд бол одоо аймаг орон нутаг ерөнхий боловсон сургуулиудад энэ олимпийн танхим, олимпийн төвд байгуулагдаад 1400-аас 1500 одоо ийм байгууллагууд бий болчихсон. Олимпиго сурталчилж мэдих мэдрэх олимпизмдаа суралцах гэсэн энэ их сайхан зүйлд бол их том дэвшилттэй алхам хийсэн байна. Энэ цаашдаа энд ингэж суралцсанаар тийм одоо энэ олимпийн хөдөлгөөнд бол өргөнөөр нэгдэж орох учиртай энэ бол их том сургууль байгаамаа. Энэ бол дэлхийн нийтийн туршлага гэдгийг одоо бид бол дахин ярьж байна. Уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Алтмаагийн Батулга, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч болон Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчөөс баярын мэдлэгээ дэвшүүлсэн юм а.